За сайн байцгаана уу үзэгчдээ Дагин channel нь. За өнөөдрийнхөө онцлогаар таны одоо уулзаж байгаа хүнийтэй таны талаарх бодол мэдрэмж юу вэ те? Таныг юу гэж бодож ийн, юу гэж харддаг юм болоо гэсэн сэдвээр уншлах хийя. За одоо хэдүүлээ хөзрөө сонгочээ. За нэгдүгээр групп маань хөзрөө сонгох уу? Star гинэ. Юм гоё хөзрөө сонгоно. За. Манай 2 дугаар групп маань ямар үзэр сонгох вэ? За энэ үзэр. Wow, magician. Харагдаж байна уу? За. 2 аркана, major arcana бууж ирлээ. За. За 3 дугаар группийн маань ямар үзэр сонгох вэ? Wow, Wheel of Fortune. Өнөөдөр чи ямар гоё. Их арканонууд буусан өдөр байна. За тэгээ та бүхэн өөрт хамгийн их татагдаж байгаа, өөрийнх нь хамгийн их таалагдж байгаа хөзрөө сонгоод хэвшлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу? Манай 1-р группийн маань давтай морил та бүхэн энэ Star үзрийг сонгосон. Star үзэр нь ерөнхийдөө итгэл найдвар, зорилго тэ одоо өнгөрснөөс эдгэрэх гэсэн утгыг агуулдаг. Тэгээ ер нь бол энэ хөзрөөс ингээ харах юм бол одоо л ингэж санагдаж байна л да. Одоо та бүхэн маань одоо өмнө нь жоохон хүндтэй харилцааны асуудлуудад орж исэн бол энэ удаад одоо хөзрөөс бол тэ танд илүү одоо итгэл найдвартай бай. Өөрийгөө одоо шинжээлтэй энерги шинжил өөрийгөө идгээ. Тэгэх юм бол та энэ одоо магадгүй шинэ харилцаанаас хүсэн зүйл авч чаднаа гэсэн тийм мессеж өгч байгаа болов уу гэж бол харагдаж байна. Илүү одоо итгэл найдвартай бай. Итгэл найдвараа битгий алт гэсэн мессеж өгч байна гэж бол харж байна. Тэгэхээр өмнө нь таны хувьд одоо асуудлууд энэ хүнтэйгэж бай, өөр хүнтэйж байсан бол энэ хүнтэйгээ илүү одоо эдгэрээд илүү одоо тийм итгэл найдвартайгаар харилцаанд ороорой гэсэн мессеж өгч байгаа болов уу гэж бол харж байна. За одоо хэдүүлээ таны талаарх анхны сэтгэл ямар байсан бэ гэдгийг харъя. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүнийх нь манай 1-р группийнхны үзүүлж буй хүнийх нь анхны сэтгэл. Одоо уулзж байгаа хүнийх нь анхны сэтгэл ямар байсан бэ? За Tower гинэ. За айгүй гинтийн байдлаар уулзсан байж болно да хоёр маань. Одоо санаанд өгөх тохиолдлоор хаана газар одоо official organization гэдэг чинь тэгэхээр илүү ажил төрөлтэй ч юм уу ажил төрлийн холбоотой official уулзалт, муулзалт иймэрхүү зүйл дээр уулзж исэн байж болохоор л харагдаж байна. Тэгээд ер нь бол яад гэжсэн энэ хүний зүгээр анхны сэтгэл гэдэг юм бол тавар үзэр гарч ирж байна л да. Ер нь бол айгүй одоо бэлэн биш байсан дээ. Тантай одоо яг ийм өөрчлөгчн хүнтэй таарна гэдэгтээ огт одоо итгэлгүй одоо шинэ хүнтэй уулзна гэсэн огт бодлогүй санаандгүй явж байгаа тантай таарсан байна гэсэн зүйлэл харагдаж байна. Тэгээ таны өгсөн ер нь анхны сэтгэл бол маш хүчтэй байсан байна гэсэн зүйл бол байна. Тааварлашгүй одоо тийм бусдаас нэлийн онцгой мэдрэмж өгсөн гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо өөрийнх нь амьдралыг бүр ингээд онцлтолно. Таны зүгээс хүчтэй мэдрэмж өгчээ гэж бол харагдаж байна. За. Сонирхолтой. Тань шиг одоо тийм онцгой хүнтэй уулзна гэж огт бодоод явж байгаагүй одоо огт толгой дотор нь энэ учирлыг болно одоо тантай учрна гэсэн бодол огт байгаагүй гэж бол хэлэхээр байна. Тэгээ таны хувьд ер нь бол энэ бас Star үзэр гарч ирж байна л та. Та ер нь бусдаас илүү онцгой одоо содон тийм байх боломжтой гэж бол хэлэхээр байна. Одоо энэ хүнийхээ нүдэнд бол та яг од шиг гялалцж байгаа. Тэг гялалцдаг онцгой маш их тийм одоо хүний нүдийг татдаг, хүний сэтгэлийг татдаг, хөдлөгдөг. Эсвэл одоо юу олонний дундаас ингээд цор ганц юм шигтэй ингээд онцгойрч айгу тодорч гарч ирдэг ч юм уу ийм энергитэй хүн байж болно. Тэгээд энэ дээр айгу хөөрхөн юм Таж Махал байна л да. Ер нь бол эн чинь хайрын одоо бэлэгдэл барилга байдаг те. Одоо уран барилга. Тэгэхээр таны хувьд танаас айгу тийм романтик мэдрэмж мэдэрсэн байж болно. Та яг тийм онцгой бас нэг ингээ хүлээгээд одоо өөр
юу гэмээр чинь таас зөндөө хүнтэй нэгтэй гэж одоо уулзаж уулзраад юм ингэж энгийн байх айгуу дурггүй. Та яг өөрийнхөө амьдралд яг л нэг тийм онцгой нэг хайгаа явж явсан байж болно. Тэгээд яг тэр үедээ энэ үнтэйг уулзсан юм уу да гэж бол харагдчихээн. Яг ч гэсэн та хоёрын уулзрал огт одоо төлөвлөгдсөн биш те санаандгүй юм хөв тавилангийн мэт уулзралсэн байна гэж болохоор энэ анхны сэтгэл бол маш хүчтэй. Сэтгэл өгсөн байна гэж болохоор энэ хүндээ. За манай нэгдүгээр группийнхан одоо уулзаж байгаа хүндээ ямар анхны сэтгэл өгсөн бэ? Өөр ямар анхны сэтгэл өгсөн бэ? За. Wow, 6 of Wands. Сонирхолтой. Six of Swords. За, ер нь бол шүү дээ, та хоёрын хувьд аль талдаа айгүйх гүнзгий таталцал анханасаа үүсэн гэж бол би бол харж байна. Тэгэхээр энэ үний үед шүү дээ, та ерөөсөө айгүйх тийм өөртөө итгэлтэй байсан, маш онцгой байсан. Ерөөсөө л анхаарлыг нь бүр 100% анханасаа татсан. Одоо тантай анхал уулзаад маш их сонирхоо сэтгэлийг нь татсан. Ийм зүйл бол энэ хүн чинь мэдэрсэн байна гэж болохоор байна. Тэгээ ер нь бол Six of Wands гарч ирж байна л да. Та ер нь айгуу тийм бусдын анхаарал байхтай энэ үнтэй анх учирсан болов одоо магадгүй одоо баяр ёслолтой ч юм уу тий таны одоо юу гэдэг онцгойрох тийм одоо шагнал мангал авч ирсэн ч юм уу за юу ч хийж болно. Яг тэгчээсэн та одоо олны дундаас маш их онцгой санагцсан гэсэн бол зүйл бол гарч ирж байна. Магадгүй одоо яг ингээд одоо таны сошиал медиаг энэ төр харлаа гэж бодоход тий анханасаа та хоёр одоо зөндөө хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тий ямар ч тохиолдол байж болно. Яа тэгчээсээ хэлэх гээд байгаа санаа нь та олон хүнд анхны сэтгэл бол маш гүн гүнзгий үлдээсэн. Та өөрөө сошиал медиа энэ төр одоо амар тийм од мод бол тий энэ дээрээс стар хүзэр гарч ирж байна л да. Ингээд таныг анхаараа шууд дурсан байж болно. Тийм маш тийм онцгой од одоо үзэсгэлэнтэй олонний анхаарлыг татсан, өөртөө итгэлтэй, амжилттай одоо тийм мэдрэмжийг энэ хүнд бол шууд анханасаа өгсөн гэж бол хэлэхээр байна. Тэгээ өөр зүйл дээр ч тий одоо хаанч уулзсан бэ? Яд гэжсэн та энэ үний сэтгэлийг анханасаа бол маш гүн гүнзгий татсан, бүр ингээд сонирхлыг нь татсан, харцыг нь булаасан ийм мессеж бол гарч ирж байна. За тэгээд энэ хүн бол миний л бол харж байгаа танд угаасаа анхны харцаар дурлсан. Дурлаагүй байх боломж байхгүй. Гэхдээ яг ингээ өөртөө эргэлцсэн л байна л да энэ хүн ингээд өөршөгчин хүн одоо өөртөө нь уулзах болов тий өөршөгчин юм мундаг хүн өөрийг нь тоох болов одоо харьцах болов ч юм уу ийм нэг дотроо жоохон зөрчилдөөн ч юм уу ийм зүйл бол байсан байна гэдгийг бол харуулж байна. Одоо танаас бас жоохон имээсэн мэдж болно те та маш их үзэсгэлэнтэй хөөрхөн онцгой нэгэн байгаад ингээ шууд тань ингээ дурлжингууд магадгүй энэ хүнд одоо хэцүү санагдсан гэж болно те. Би одоо юу их хэвтэй бол яах хэвтэй бол энэ хүн ч намайг тоохгүй бол яана те ингээд 9 бодол эргэлдээд хэсэгтээ юу анханасаа жоохон итгэлгүй энэ харилцаанд орсон юм болоо да тий одоо итгэлгүй гээр одоо таныг маш их сонирхож ирсэн ч гэсэндээ өөртөө дотоод итгэл жоохон муутай байсан гэж бол хэлэхээр байна. Анхны сэтгэл бол ер нь бол ийм байна. Та бол маш гүн гүнзгий үнэхээр онцгой тий одоо бүр тавар үзрийн хэмжээнд одоо та хэд маань юу үздэг бол одоо нэлээд сайн тарамаар ойлгодог бол ер нь бол тавар үзэр бол маш тийм одоо хүчтэй зүйл одоо хүчтэй энергийг илэрхийлнэ. Тэгэхээр маш тийм одоо далайн давлгаанд энэ дээр ингээд зохиулж байгаа юм шиг тийм том хүчтэй мэдрэмжийг авсан байна л гэсэн эрг утгаар. Гэтэ магадгүй одоо бас дотроо өөртөө маш их эргэлцсэн тийм энерги өгсөн байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Сонирхолтой. Ер нь одоо юу гэж боддог болсон юм бэ гэдгийг үзье. За манай нэгдүгээр группийнхээ уулзаж байгаа нь одоо нэгдүгээр группийнхээ маань юу гэж боддог юм бэ? Вау, хурд гинэ. Таныг хайрна гэж бодож юм те үзэсгэлэнтэй, гоо үзэсгэлэнтэй амьдралынхаа наад жаргал сайн сайхан зүйлээ гэж бол харж байна. Тэгэхээр та хоёрын маань хувьд одоо жинхэнэ хайр дурлал өрнөж гинэ гэж бол харж байгаа юм байна. Тэгээ танд хайртай болсон байна гэсэн зүйлээ өөрхөн гарч ирж байна. Тэгээ угаасаа анхны сэтгэл бол хизээч худлаа байдгүй те. Энэ хүн бол анханасаа танд айгу дурлсан байна. Таныг бүр маш гүн гүнзгий шохоорхсон байна гэж бол харагдсан. Тэгээд ингээ яг одоогийн энерги бол танд хайртай гэж бол бууж ирж байна. Хөрхөн. Та бол амьдралынх нь гэрэл хийгээ одоо амьдралд нь маш тийм гоё сайхан өнгө нэмж байгаа ийм хүн байна. Аз жаргал өгч байгаа хүн байна гэж бол хэлэхээр байна.
Тэгээ та хоёр хоёулаас айгуу тийм романтик хүмүүс ээж болоо тий одоо зүрх сэтгэлдээ маш их захирагддаг. Одоо таны зүрх юу л хүсэж байна те тэрийгээ одоо биелүүлэх гэж тэрийг авахгүй хичээдэг. Тэр зүрх сэтгэлээ маш их дагдаг хосууд байх боломжтой гэж бол харагдаж байна. Ер нь бол одоо хос арай болоогүй энэ төр байвал энэ хүн танд аль хэдийн дурлаад хайртай болцсон гэж бол хэлэхээр байна. За одоо уулзаж буй хүн нь манай нэгдүгээр группийнхаа одоо уулзаж байгаа хүн нь манай нэгдүгээр группийнхыг одоо юу гэж боддгийг би Wow, Wheel of Fortune. Page of Cups. За энэ хүн бол нь штэ танд дурласан, танд сэтгэлтэй ийм хүн байна гэж бол хэлэхээр байна. Тэгэл одоо тийм сөрөг юм бол нэг харахгүй байна. Гэтэ яг энэ дээр энэ хүн ийм байна. Хит их ингээд өөрлөв чинь яарад одоо хит их хамаг зүйлээ зориулах юм бол таны ингээд өөрийг нь орхиовч хуйдээ гэсэн нэг тийм айцтай юм уу да гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүнээс ерөнхийдөө нэг тийм жоохон өөртөө итгэлгүй байдал мэдрэгдэж байна. Тэгэхээр та дэндүү ингээд энэ хүнд одоо онцгой сэтгэл өгөөд та одоо энэ хүнийхээ хувьд нэлээд тийм онцгой хүн болчиход байгаа байхгүй юу? Одоо анханасаа л тэгээ санагдсан. Тэгээ энэ хүн тантай одоо ч гэсэн ингээ болыг бүтээдээ ирээдүг харъя, болгож бүтээх гэж бодоод байгаа боловч яарахыг бол жоохон хүсгүй байна. Яарахаас айгу айж яа тэгэхээр ингээ хурдан одоо энэ хүн чинь сэтгэлээ одоо тань энэ төр илчлээгүй байвал хурдан одоо илчлээд ингээ хурдан одоо юм одоо цааш нь үргэлжлүүлээд ингээ явах юм бол одоо өөрийг нь юу гэдгийг үн цэнэггүйгээ бодчих үе тий одоо яарад байна гэд орхио явчих үе юм уу тий өөрт нь ингээ одоо юу юм шиг юм даа. Энэ хүн ингээ энэ харилцаанаас аягүй их зүйлийг хүсэж байгаа. Энэ харилцааг хувь тавилангийнх нь өөрийнх нь одоо магадгүй одоо гэр бүл болох хүн ч юм уу те одоо бүр юм алсан ирээдүг харж зориод бодоод боломжтой маш их тийм одоо хань жил болох одоо гэр бүл болох эсвэл одоо юу гэдгийг найз эмэгтэй найз эрэхтэй болох те одоо ийм хоёр ер нь аль шатанд аль амьдрал чинь одоо хаана явж байгаа юм те тэрнээсээ хамаарад энэ хүн ер нь бол гүнзгийрэх бодолтой байгаа. Одоо илүү залуу насных үзэж байгаа л энэ хүн чинь чамтай одоо үерхийг хүсэж байгаа те одоо илүү одоо гэр бүл болоход бэлэн болсон хүмүүс аа л энэ хүн чинь өөртөө чинь гэр бүл болохыг хүсэж байгаа нэг тийм одоо илүү бодит зүйлийг хүсэж байгаа гэсэн. Одоо хөнгөн романс биш илүү амьдралтай зүйлийг энэ хүн чинь хүсэж байгаа гэж бол харагдаж байна. Гэтэ энэ талаараа л дотоод сэтгэл нь яарад байгаа боловч одоо нөгөө л нэг айц яваад байна. Өөрийг чинь орхичихгүй, өөрийг чинь одоо өөрийг нь тоохгүй байх үе ч юм уу те нэг тийм айц нь хүнд бол байсаар байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээ өөрийг чинь бол өөрийнх нь яг аз жаргал мөн яг хувь тавилангийнх нь хүмүүн энэ харилцаа тэгээд айгу гинтийн учирлаар энэ төр учирсан бол энэ хүн айгу хөөрхөн дотроо одоо юу гэдгийг санаандгүй энэ учирлал намайг ингээд яг зөв хүнтэйг уулзрахт минь одоо учруулсан тийм ийм гоё зүйл одоо ийм гоё учирлал юм а ч юм уу те дотроо айгу өөрийг чинь нандинж боддгоо гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ та хоёрын дунд ер нь бол нилээн хувь тавилангийн бас нөлөө гэдэг юм уу тийм зүйлэл явж ийн илүү надад ийм соулмейт харилцаа юм болоо даа л гэж бол харагдаад байна. Айгу хөөрхөн ийм цаашаагаа ингээд болж бүтэх маш их одоо сэтгэлтэй хүн байна гэж бол би бол хараад байна. Тэгээ энэ хүн жоохон л нэг тийм айцтай байна. Одоо хит их зүйлээ өгөөд хит их ингээд өөрт чинь өөрийгөө хит их зориулаад тэ бүх одоо мөнгө санхүү цаг зав юу гэдэг энэ бүхнээ зориулаад ингээ хичээгээ явж идэл хизээний зөвхөн таны өөрийг чинь орхичих үедээ л гэсэн нэг тийм айцтай. Тэгэхээр энэ хүн яхаа илүү өмнө нь одоо хин нэг нь хаягдчихсан орхигдчихсэн ч юм уу те хин нэг нь одоо итгэлийг нь шимшигдүүлсэн одоо тийм одоо айцтай хүн юм уу да гэж бол харагдаж байна. Одоо хүн амтнд хуурдчихсан энэ байж болохоор ч юм шиг. Тэгээ ингээ сэтгэл зүрхээ бүгдийг ингээ өгөө зориулцдаг те. Тэгэхэд нөгөө хүн ингээ ойлгохгүй одоо байх үл гэсэн нэг тийм айц байна. Тэгэхээр энэ хүн ингээ таныг бас нэлээд сайн одоо ажи яарахгүйгээр ингээд хичээ те ямар хүн бэ гэдгийг чинь бас олж таны тэгээд хурдтай ингээд намайг орхихгүй
Яасаа гэсэн нэг тийм хүсэлтэй те. Ийм хүн байна л гэсэн зүйл харагдаж байна. Энэ хүний сэтгэл бол айгүй хөрхэн танаар дүүрэн байна. Танд айгүй хайртай гэж бол бууж ирлээ. За одоо хэдүүлээ. Таны өөр нь юунд дуртай юм бэ? Таны өөр нь юу чинь одоо сонирхож яг хайртай болсон юм болоо гэдгийг хэдлээ үзье. Энэ айгүй сонирхолтой санагдаж байна. Яг таны юунд дурлж байгаа гэдгийг харцгаая. За манай 1-р группийнхний одоо уулзч байгаа хүн манай 1-р группийнхний юунд нь татагддаг юм болоо юунд нь дурлсан бэ? Six of Wands. Wow. Тэгэхээр энэ хүн байна шүү дээ. Таны айгуу тийм хүч чадалтай байдалд дурсан гэсэн зүйл бол харагдаж байна. Та өөрөө энэ хүнтэй юу н ямар байдлаар танилцсан бэ? Яддаг ч гэсэн энэ хүн гэдэг нөгөө анхны сэтгэл нь бол байсаар энэ. Тэгэхээр анх л таныг ингээл хараад вау ямар мундаг юм бэ? Вау ямар амжилттай юм бэ? Вау ямар одоо үзэсгэлэнтэй юм бэ ч юм уу те. Вау энэ ч одоо ийм хүн байж болдгийм үү ч юм уу бүр ингээд маш гүн сэтгэл та бүр анхнаасаа өгсөн байна. Тэгээд энэ зүйл одоо юу гэдэг анхаал таныг хараад дурсан гэдгийгсэн шүү дээ. Тэгэхэд дахиад энэ Six of Wands гарч ирж байна. Одоо анхны сэтгэл ямар байсан гэдэг дээр Six of Wands гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь бол энэ хүндээ одоо харагдах байдалтай одоо өгж байгаа мэдрэмж гэх юм уу ийм зүйл гэдэг юм бол та хизээч одоо өөрийгөө үгүйсгээд өөрийгөө одоо доош нэгээд өөрийгөө одоо хайрлахгүй тийм хүн бол биш ээ. Та маш их тийм амжилттай өөрийнхөө ингээд хийж чаддаг юм а хийгээ явж байгаа, бүтээгээ явж байгаа, өөрийгөө одоо харуулад явж байгаа одоо амжилттай, үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй тийм хүн байна гэж бол хэлэхээр байна. Одоо хэрвээ эрэгтэй хүмүүс үзэж байгаа л өөрийг чинь одоо тийм мундаг залуу гэж бол хараад байна те. Эмэгтэй хүмүүс үзэж байгаа л таныг маш одоо тийм бусдаас онцгой өөр өөртөө маш их итгэлтэй те. Өөрийнхөө одоо гал цугийг хизээж унтраахгүй юм хүчтэй эмэгтэй байна гэж бол хараад байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүс үзэж байгаа бол ер нь бол таныг өөрийг чинь энэ хүн маш хүчтэй эмэгтэй гэж бол харж татагдсан байна. Маш ухаантай, маш үзэсгэлэнтэй, олноос онцгой, чадвартай, чадварлаг. Тэгсэн мөрчлэн айгуун тийм нууцлаг. Та ингээд бусдын нүдэнд одоо ингээ амарлаг ингээл гой сайхан гангаа одоо юу гэдэг пүлэмжин болцсон юм шиг харагдаад байгаа боловч юу гэдэг тэрний ингээд одоо яг зөвхөн та биш те. Та ингээд дотроо маш их зүйл ингээд бас тээж нууж явдаг те. Тийм нэг нууцлаг байдал чинь бас нүунийг айгуух таалагддаг гэж бол гарч ирж байна. Одоо юу бүх юмаа бол дэлгэцэн хүн бол биш. Хэлгээд байгаа санаа нь болохоор юм байхгүй. Одоо ингээд гадна л та ингээд бүх хүмүүст одоо сайн сайхан ими тимээ байдгаа тийм ингээд өөрийгөө харуулад байна те. Гэтэ ингээд дотроо юм хий хоосон хүмүүс идэв штэ. Энэ хүн бол ерөөсө тийм хүн биш гэж өөрийгөө харж байна. Та дотроосоо ч үзэсгэлэнтэй гаднаасаа ч одоо мундаглаг ийм хүн гэж бол харж байна. Тэгээд таныг өөр нь бол одоо юу гэдэг юм маш тийм дүн бэлгтэй, эмгтээлэг, нууцлаг, сүмөрчлэн амжилттай ингээд юмны хослолоо тий. Одоо тийм хүн байна гэж бол хараад байна. Тийм зүйлд ч нь бол дурлсан, татагдсан, яг өөрийнхөө одоо хийх гэсний хийлцдэг айгу шулуун хөөхтэй ч юм. Бас тийм байх боломжтой. Одоо бусдад ингээ хамаг юмаа дэлгээд бас байх биш. Дотроо хадгалах юмнуудаа хадгалаад явдаг. Тийм ухаалаг эмэгтэй гэж бол хэлэхээр байна. Ухаалаг хүн гэж бол хард юм байна. Гэж бол хэлэхээр байна. Яг хоо таныг ингээд юу гэдгийг дотроо юм нууцтай гэж яаж штэ. Тэгэхээр та ингээд зөндөө энэ хүн одоо таныг мэдээд ирэх тусмаа бас илүү дурсан байж болно. Одоо яг таны одоо анхны ингээд сэтгэл бол гаднаасаа маш гоё байгаа штэ. Тэгтээ ингээд яг таны доторлоо өнгөөгөө таныг ингээд харж мэдээд ихсний дараа таныг ямар их хүчтэй юм бэ гэдгийг магадгүй харсан байж болохоор байна. Гаднаа ингээл амар аз жаргалтай мундаг байгаа ч гэсэндээ та дотроо маш их зүйлийг одоо хадгалж тээж явж байгаа хүн байна гэдгийг чи хараад ямар одоо хүчтэй юм бэ те ийм их зүйлийг одоо туулаад явж иж ийм мундаг байгаа чинь ямар лаг юм бэ ч юм тэр талаар нэг бахархаж сонирхож одоо юу тийм хайрсан байж иж болохоор л харагдаж байна. Таны хувьд бол бүх юм бас болоод байгаа бол биш ингээд дотроо зөндөө асуудалтай одоо гэр бүлийн асуудал эсвэл хайр хагцал зовлон одоо янз бүрийн таны хувьд
одоо мөс ахиу асуудал ч юм уу те зөндөө ийм зүйл таны үед байдаг ч гэсэндээ та хизээж тэрийг одоо бусдад гаргаж нээлзааж гоншгонууд ч юм уу те ингээ хүчгүй өөрийгөө одоо доош нь хийгээл те тэгээд энэ тэгээд энэ гэж бол хизээж харуулдаггүй маш их тийм хүчрхэг одоо өөрийнхөө тэр нуухтай зүйлийг маш сайн нууж чаддаг те өөрөө одоо даваад гарч чаддаг юм хүчтэй ийм зүйлт чинь маш их татагддаг. Тийм зүйл бол харж байна. Айгу хөөрхөн одоо таны дотоод хүчний хүнийг илүү их татсан байж болохоор байна. Ийм их зүйл туулчаад те ямар мундаг юм бэ гэсэн нэг тийм хөөрхөн хайрлсан сэтгэл ч юм уу тэр зүйл гарч ирж байна. Тэгэхээр яг таны зүгээс ингээд ер нь таны энерги ингээд одоо энэ хүний зүгээс ингээд харж унших юм бол энэ хүн таныг илүү мэдэх тусмаа айгу дотроос чинь хайрлагын байна л гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо та магадгүй ингээд хүн одоо миний гадна төрөх юм уу те одоо байгаа байдалд манд татгсан байх уу энэ төр гэж айж байгаа байж магадгүй одоо яг хүн тийм зүйл татагчгаараа хүн ер нь тэгээд явандаа сонирхол нь буурчдаг те хүний ер нь дотоод сэтгэл одоо тэр зүйлийг яг харж иж одоо бид нэр илүү харилцаанд гүн холбогдож илүү нэгэндээ нээлттэй байгаад одоо тэрхүү харилцаанд илүү гүн гүнзгий одоо аз жаргалтай нэгнээ ойлгоод явна те тэгэхгүй ингээд хүн гадна басаад дээр хүний одоо хүн өнгөн зүйлийг хараад дуурлаж хайрлах бол амархан ч гэсэндээ ингээ яг ингээ хүнийг таниад эхлэхэд одоо тэр зүйлээсээ илүү өөр болоод одоо зарим дурггүй зүйл зан авиртай байдаг ч юм ингээ орхих явах тийм зүйл зөндөө байгаа те хүн гадна талаас нь дурлсан тохиолдол. Тэгэхээр энэ хүний хувьд бол таныг илүү бас дотор хүнийг чинь айгу таньсан байна. Тэгээд таны энэ дотоод бас гоо сайхан дотоод тэр хүч чадал энэ зүйл нь бас их өөрийг нь татдаг. Одоо анханасаа ингээ гаднаастай нь хараад дурлсан ч гэсэндээ мэдээд ирэх тусам таныг маш их одоо үнэлж хайрлаж байгаа. Ийм мэдрэмж бол энэ хүнээс гарч ирж байна. Тэгэхээр айгүй хөөрхөн ер нь бол гой хайрын уншлаглаа гэж бол харахаар байна. Болтгийч мэдэрч байна. Энэ хүний зүгээс л танд бол хайртай гэсэн зүйл гарч ирж байна. Дотор гаднаггүй тий. Ийм хөөрхөн мессеж гарч ирлээ. За одоо юу яа энэ бичлэгийн болохоор нэмэлттэй. Тэгээ нэмэлтээр хэдүүлээ энэ хүний нууц бодолтой танд ер нь хэлж зүрхэлдэггүй дотроо нууж байгаа танаас ер нь юу нугаад байгаа юм те. Тэр яг тийм хэл зөрчлөхгүй байгаа зүйлийг нь хэдлээ олж олж нээн. За тэгээд энэ хүний ер нь дараагийн алхам нь юу юм те тантай ер нь яах бодолтой байгаа юм. Одоо яахаар байна юм тэрийг нь харж өгнө. Тэгээ энэ харилцааны саад юу вэ? Тэгээд энэ харилцаанд өгөх зөвлөгөө юу вэ гэдгийг харж өгнө. За тэгээд уншлагын болоо баярлаа. Та бүхэндээ аз жаргал хүсье. Баяртай. За сайн байцгаана уу? Манай 2 дугаар группийн маань Тавтай морил. Та бүхэн энэ медитейшн үзрийг сонгосон. За тэгээд медитейшн үзрийн утга нь угаасаа ич хэдтэй хүч чадал хүснээ авах одоо хүснээ бүтээх гимичэдтэй үнийг илэрхийлнэ. Тэгээд хэдүүлээ одоо ийм хайр сэтгэлийн уншлага уншиж байгаа тий одоо таны уулзж байгаа хүний чинь талаар уншиж байгаа. Тэгэхээр таны энэ уулзж байгаа хүн чинь таныг айгу магадгүй одоо юу гэдгийг хүснээ авч чаддаг те айгу тийм одоо ичдтэй юм шиг үлгэрийн юм шиг бас өөртөө мэдрэмж өгдөг гэж яж болно те та магадгүй одоо тарамаар унш тийм үү эсвэл одоо жоохон spiritual хүн бас байж болно. Одоо таны судалж сонирхдаг зүйл чинь бас тэр чиглэлийн те айгүйх манифест энэ төр хийдэг хүн бас байж болно. Одоо илүү энерги энэ төр сонирхдаг юм уу. Одоо ямар ч хийж болно. Тэгэхээр энэ хүн таныг айгуу тийм гэж бас хараад байгаа юм болов уу гэж болохоор байна. Одоо хүснээ авч чаддаг те. Айгуу тийм сүнслэг гэдэг юм. Тийм мэдрэмжтэй өгдөг юм байна гэж бол би бол хэлэхээр байна. Тэ магадгүй одоо энэ тантай бас айгуу таарж байгаа байж болно те. Та ийм зүйлсийг сонирхож судалдаг хүн маань. Юм уу даа гэж бол хэлэхээр байна. Тэгээд энэ дээр юм юуны төрсөн өдрийн малгайч юм шигтэй ийм үүрэг юм гарч ирж байна. Таны бас саяхан төрсөн өдөр нь болсон уу? Тийм хүмүүс маань бас үзэж иж болно. Эсвэл төрсөн өдөр нь яг болох ч байгаа. Эсвэл одоо энэ хүн тэгээд төрсөн өдөр дээр уулзаж танилцж исэн байх боломжтой. Тэгж л харагдаж байна. За тэгээд хэдүүлээ одоо юу яа? Энэ хүний одоо таны үзүүлж байгаа тий одоо уулзж байгаа хүний чинь таны талаарх анхны сэтгэл юу вэ гэдгийг үзье. За манай 2 дугаар группийнхны одоо уулзж байгаа хүнийх нь анхны сэтгэл юу вэ? Манай 2 дугаар группийнхнийг анхаарал юу гэж бодож ирсэн юм бол хэлж өгөөч. Wow, for once. Энд нэг тийм
юун дээр учирч исэн юм шиг л харагдаад тахын та хоёрын баяр ёслол янз бүрийн тэмдэглэлт зүйл дээр учирч исэн юм шиг. Two of Cups. Two of Coins. За манай 20 дахь группийнхний одоо уулзаж байгаа хүнийх нь манай 20 дахь группийнхний талаарх анхны сэтгэл юу вэ? Ямар байсан бэ? Вау. Horror relationship гэж. За эндээс айгүй сонирхолтой анхны сэтгэл гэх юм бол та ер нь бол одоо юу гэдэг энэ хүндээ бүрийн одоо бүр догтлолтой янз бүрийн гой сайхан зүйлийг одоо өгсөн байна тий. Одоо дотроос нь юм бүр очиг хасталтай энэ дээрээс ингээд угаас мэжишн үзэр байгаа тий. Бас мэжишн үзэр чинь өөрөө жоохон мас сексуал утгыг бас илэрхийлж болдог. Тэгэхээр энэ хүн таныг хараад амар их догтлсон ч юм уу нэг тийм мэдрэмж өгсөн болов уу гэж бол харагдчихээн бүр ингээд дотроос нь гижигдсэндээ та бүр ингээд амар их одоо сонирхлыг нь татсан. Ялангуяа одоо таны одоо царай зүс би хаач юм уу те илүү физикал байдлаар энэ хүн маш тань одоо татагдсан юм болоо да гэж бол хэлэхээрэн та хоёр одоо тийм амар гой ганга хувцлаад одоо баяр ёслол дээр энэ төр уулзж исэн ч юм уу тийм байх боломжтой. Яадаг ч гэсэн энэ хүн таныг ингээд анх хараад вау гэж л бодсон байгаа байхгүй те. Одоо ямар одоо секси юм бэ ч юм уу те ямар одоо гой хүүхэн бэ одоо гой залуу байж юм уу гой охин бэ ч юм уу гой хүү одоо юу гэдэг тэгж бацсан байж болно одоо айгүйх тийм догтлсон одоо бүр сандарсан ч юм уу тийм мэдрэмж өгсөн гэж бол хэлэхээр одоо таныг өөр нь анхаарад айгүй би одоо бүр хатин болж исэн ч юм уу те маш их тэгж догтлж исэн гэсэн мессеж бол гарч ирж байна. Та тэг өөрийг нь бас айгу тоогүй гэж болно. Айгу таныг ингээ холоос айгу анзаарчсан интерес байж болно. Та нэг өөрийг нь анхаарад одоо тоогоод те анханасаа бас та нэг татагдсан юм бол байхгүй гэж бол хэлэхээрээ. Эсвэл та тэрийг айгу дотроо нууж исэн байж болно. Яг тэгчээсээ энэ хүн таныг айгу холоос интер ажаач ч юм. Вау ямар стэнэрэ гэлтэй ямар гоё юм ихтэй гоё залуу гэж бодож исэн юм болов уу гэж л харагдаж байна. Тэг яг энэ үний хувьд шүү дээ. Тухайн үед тантай уулзч байхдаа өөр нэгэн сонголт өөр нэгэн хүнтэй уулзж исэн энэ гэж болохоор гэж бол хэлэхээр байна. Та яг энэ үний юм сонголт нь байсан юм шиг. Гэж бол харагдаж байна. Илүү одоо юу гэмэрч юм бэ? Тантай ингээ шууд харилцаанд орё те ингээ тгий гэж бол бодоогүй. Таныг л одоо маш их одоо санаандгүй харчаад маш их одоо харж сонирхож хорхсон тийм мэдрэмж авсан болоо даа гэж бол харагдаад байна. Тэгээ яадаг ч гэсэн энэ дээр штэ тий та ингээд хизээч одоо өмнө нь өөр хүний өгж байгаагүй одоо тийм мэдрэмж өгсөн анхны юм тийм үү? Энэ үний ингээд одоо дейт хийдэг одоо тайпны эмэгтэй эрэгтэй ч гэх юм уу одоо өмнө нь айгу танаас айгу өөр хүн сонирхдаг интерес мэж болно. Тэгвэл та ингээд яг өөрийнх нь одоо уулздаг төрлийн үнээс нь бүр шал өөр мэдрэмж өгсөн бүр ингээд шившин зүйлийг мэдрүүлсэн гэж бол хэлэхээр магадгүй энэ хүн ингээ урт хугацааны аюу хүнтэй бас харилцаатай энэ төр байсан байж болно. Одоо тэрийг дуусгаад одоо тантай уулзч энэ төр болно те. Тэгэхээр яадаг ч гэсэн ингээ танаас авсан мэдрэмжтэй танаас авсан анхны сэтгэл бол та бүр шал өөр одоо хинтэй ч одоо зүүрлэмгүй одоо ингээ хүнийг ингээ анх харахтаа ингээ нэг энэ хүн чинь ямар тэр үнтэй төстэй юм бэ энэ төр гэдэг нэг бидний дотор бодлоо идэрчтэй. Тэгэхээр тийм мэдрэмж бол байгаагүй гэж бол хэлэн та маш тийм онцгой мэдрэмж өгсөн. Өмнө таныг бүр огт харж байгаагүй энэ төр бич болно. Одоо санаа нөгөө тохиолдол гэх юм уу? Санаа нөгөө тохиолдлоор тантай уулзраад одоо хөл алдсан тий нүд унагсан ийм мессеж бол гарч ирж байна айгүй. Нүүний хувьд бол зөтөө хүн амьтанд орлон гэж бодоагүй тий эсвэл өөр хүмүүнтэй
уулзч учирч исэн энэ төр байж иж болохоор байна. Тэгээ өөрт чинь л бүр хүл алдаж дурсан байна гэсэн зүйл. Тэгээ яг энэ дээрээс ингээд манаас жоохон ах эгчнэр гэх юм уу. Жоо насны үедээс нэлээд ах эгчнэр үзэж иж болно. Бэлтгийж хараад байна. Одоо юу нэмэр чи илүү залуу хүмүүс чинь айгүй ингээл гинт гоёр дурладаг та. Тэгэхэд энэ үний хувьд бол актер одоо дурлах гэсэн бодлохгүй. Тэг юмэр чи нэг тийм бэлэн байгаагүй. Анхаа өөртөө ч учирсан байна гэж бол хэлэхээр байна. За одоо хэдүүлээ. Одоо таныг юу гэж боддtiin бэ гэдгийг харъя. Одоо таны талаарх мэдрэмж юу нь ямар болсон юм болоо гэдгийг үзье. За манай 20 дугаар группийнхны одоо уулзж байгаа хүн 20 дугаар группийнхны юу гэж боддог вэ яг одоо? Вау, stars гинэ. Өөх. За энэ хүн биш үү те? Анхандаа ингээ бэлэн биш. Одоо тантай ингээд уулзаж учрах одоо юу гэдгийг энэ харилцаа ингэж удаандаа явна энэ төр гэж бодоогүй байсан бич болно. Гэтэ яг одоо л энэ хүн тантай ингээд болж бүтхийг маш их хүсэж байгаа. Таныг ингээд одоо өөрийнх нь наад жаргал те өөрт ирсэн тэр гой сайхан бэлэг одоо бурхны бэлэг одоо хороо ертөнцөөс өгсөн шинэ боломж ийм зүйлэл гэж харж байна. Тэгэхээр угаасаа хэлсэндээ энэ хүн өмнө нь ингээ өөр хүнтэй энэ төр уулзж исэн энэ төр ээж болно. Тэгээ өмнө ингээд одоо удаан хугацаанд тэр харилцаанд яваад одоо магадгүй одоо шинэ хүнтэй болно энэ төр гэж бодоогүй би тантай уулзсан байж болно те. Тэнгууд таны хувьд одоо юу гэдгийг энэ хүндээ шинэ эхлэлийг өгсөн байгаа байхгүй одоо өмнөх байсан хүнээс нь бүр шал өөр илүү гоё аз жаргалтай амьдралыг энэ хүнд мэдрүүлээд байгаа юм уу те. Энэ хүн ингээд тийм гоё зүйлсийг өгөөд байгаа те. Шинэ догтлол мэдрэмж аз жаргалыг энэ хүндээ бэлэглээд байгаа гэж бол харагдаж байна. Тэгээ энэ хүн ингээд тантай хамт одоо учирснаасаа хойш одоо яг одоогийн ингээд байгаа байдал гэх юм бол илүү одоо амьдрал нь утгатай илүү хороо ертөнцөд баярлсан тантай учирсандаа би ямар азтай юм бэ тэр гэж бодсон тийм мэдрэмжтэй явж байна гэж бол хэлэхээр байна. Тийм Азийн хот нь гийсэн ч юм шиг те. Тантай уулзраад энэ хүний магадгүй ад хот нь тэр айгу гийсэн байж болно. Таны хувьд өөрөө ингээд айгу юмыг чаддаг те болгодог бүтээдэг одоо үгүй айгу дэмжлэгтэй. Нэг тийм цаанаасаа л өмнө бүтээлээдэг те. Цаанаасаа л айгу тийм хувь зай сайтай ийм хүн юм болоо да гэж бол энэ хүн чинь хардаг гэж болно. Ингээд тантай байхаар хамаг юм бүтдэг болдог. Тантай байхаар илүү аз жаргалтай болдог те. Ийм мэдрэмж та энэ үндэ өгд юм байна гэж бол хэлэхээрээ. Тэг ингээд таны айгу ярьж хэлсэн зүйл чинь айгу сайн биелдэг ч юм. Маш тийм эрг энергтэй хүч чадалтай ийм хүн юм болов уу гэж бол энэ хүн чинь хард юм байна. Яадаг ч гэсэн яг одоо ингээд таны талаарх бодол гэдэг юм бол маш эрэг байна. Тэг тантай уулзсандаа, тантай учирсандаа бүр бурхандаа талархаж ийн, баярлж ийн. Тэг амьдрал нь илүү утга учиртай өмнөх амьдрал нь үхсэн тийм өмнөх амьдрал дууссан гэсэн тийм бодолтой байна. Та ингээд шившин амьдралыг өөрт нь бэлгэлсэн дээ. Магадгүй өөх шухтай болж байгаа. Энэ төр пэйж болно юм мэдгүй. За одоо хэдүүлээ. Юу яа. Илүү тодруулъя. Таны талаар юм өөр юу гэж бодож байна? Танд л нэр хайртай юм байна тий. Гоё иргээр боддсон бэ. За манай 2 дугаар группийнхныг үзүүлж буй хүн нь яг одоо уулзж байгаа. Хүн юу гэж бодд юм болоо. За. Вау. За. Тэгэхээр энэ юм байна штэ те. Өмнө нь ингээ жоохон асуудалтай. Хүн амьтнаас салж исэн юм уу та тий. Надад нэг тийм мэдрэмж яваад байна. За хаймар одоо хүнтэй суугаа салсан биш байлаа гэж бодоход урт хугацааны нэг тийм харилцаа энэ хүнд бол байсан. Анхны хайр мэрч юм уу одоо урт хугацаанд ингээд уулзаж барьж исэн хүн байсан. Тэгээд тэр хүнийг та аягүй сайн мартуулж өгч байгаа гэсэн зүйл бол байна. Энэ хүн ингээд тантай шинэ зүйлийг эхлэх одоо ингээд мэдрэмж нь амар гоё байгаа байхгүй. Энэ хүний хувьд ингээд цоошин одоо мэдрэмж ингээд танаас авч байгаа тогтлол энэ бүх зүйл бол үнэхээр одоо шившин. Хизээш тань шиг хүнд угаасаа өмнө учирч байгаагүй гэж бол хэлсэндээ тийм мэдрэмж гарч ирээд байна гэдгсэн штэ. Тэгэхээр энэ хүн тантай хахта маш их хаз жаргалтай байгаа. Яг одоо ингээд тантай уулзаж болцож байгаа бол ингээд таныг үнэхээр өөрийнх нь нэгэн биений нөгөө тал гэж бол харж байна. Тэг яг энэ дээр жоохон юм юу байна л да. Энэ хүн
Миний харж байгаагаар бол та хоёр уулзаж явах удаагүй өнтер үжиж болно. Одоо дөнгөж эхлээ шатандаа ч юм уу тий. Эсвэл одоо уулзаад удцсан ч гэсэндээ энэ үний нэг тийм таныг их догтлох тэр нэг мэдрэмж нь бол ажиллаагүй байх гэж болохоор энэ дээр бас Ace of Wands гараад ирлээ. Дахиад Wand хүзэр. Одоо юу гэдэг нь та хоёрын энэ бие физиологийн одоо илүү юм холбоотой энэ янз бүрийн сексуал харилцаа чинь бүр үнэхээр гоё байгаа болтой гэж бол хэлэхээр байна. Мраз ширгалтай байгаа. Ер нь бол тантай ингээд үнэхээр гоё байгаа. Амар юм гал хүзрүүд иргэсэн байгаа. Тэгээ энэ дээр бас page of cups. Тэгэхээр яг ингээд таны хувьд бие махбодын хувьд танд ингээд татагдаад тэ аз жаргалтай байгаас гадна сэтгэл санаагаараа ч гэсэн энэ хүн танд айгүй хайртай болжээ, дурлжээ гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр яг амар одоо урт хугацааны юм бодоод байгаа үгүйг нь бол харагдахгүй байна. Тэрийг илүү нэмэлтээр гүнзгийрүүлж үзнэ. Яадаг ч гэсэн энэ хүн бол танд үнэхээр дурлсан гүн гүнзгий одоо та бүр сэтгэлд нь ингээд оч асаасан тэ бүр ингээд унтарсан одоо хайр дурлалт итгэлгүй болцсон хин нэгнээс одоо шаналсан шархалсан ч юм уу тэ бүр одоо удаан хугацаанд ингээ хин нэгнтэй байсан ч гэсэн ямар ч юм спарк тэ гал оч мэдрэхгүй энэ төр явж исэн бол энэ хүн тантай уулзраад хамаг юм сэргсэн тэ бүр амьдралд ингээд итгэх үнэмшил одоо юу гэдгийг хайр дурлалаас авах одоо аз жаргал энэ бүхнийг одоо айгу танаас айгу мэдрээд байгаа. Та энэ бүх зүйлийг хангаж нөхөж өгч чадчихна тэ ингээ та өмнөх одоо энэ дээр бол өмнөх харилцаа гарч ирээд байгаа байхгүй урт хугацааны. Тэгэхээр өмнөх тэр нэгэн харилцааг нь бол та бүр мартуулж байна тий. Хизээч авч чадаагүй аз жаргалын та энэ хүнд өгч чадж байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо та айгууд юм хайрлаад байгаа байхгүй тий. Одоо номхруулаад гэх юм уу? Одоо энэ нэмэгтэй ингээд юм арслангтай ингээд тайвшруулад аргатаад ингээд аз жаргалтай ялгаад байгаа. Тэгэхээр таны хувьд одоо энэ хүний тийм дутагдаад байсан зүйлийг та нөхөж өгдөг хүн байгаа байхгүй юу? Энэ хүн яг харилцаанаас одоо юу хүсдэг байсан те юу ингэж одоо хайж явдаг байсан тэр зүйлийг нь өгч байгаа. Тэгээ тантай байхдаа амар гоё тайван аз жаргалтай тийм мэдрэмж авч байгаа гэсэн зүйл бол харагдаж байна. Таны хувьд бол ер нь бол магадгүй одоо эмэгтэй хүмүүс маань ингээд одоо тийм юу мэрч эрэгтэй үнэнтэй яаж харьцаа аюусаа мэддэг эмэгтэй хүмүүс манс байж болно. Аргандаа оруулсан юм уу? Тэр энэ үний хувьд ингээд таны бүр хүснээр байхад бэлэндээ та юу гэж хэлнэ одоо та яаж л гараараа хөдөлгөн одоо тэр бүхнийг чинь хийхэд бэлэн бүр ингээд одоо энэ эмэгтэй бол энэ арслангийн бүр юм юу налцсан магаас эзэн чимшигтэй одоо бүр юу гэдгийг гартаа оруулсан магаас тэгэхээр нэг тийм мэдрэмж энэ хүн бол танд л юу ч хийхэд бэлэн танд бүр дурсан харилцаа дурсан ингээд тантай гой сайхан байдгаа тийм мэдрэмжээ. Тэгтээ яг ингээд жоохон уулзаад удаагүй юм бол удаал гэж бол харагдаа тийм. Амар одоо энэ хүнээс уртын юм нь бол их гарч ирэхгүй байна. Тэрийг илүү дэлгэрүүлж нэмэлтээр үзнэ. За одоо хэдүүлээ. Өөр нь ингээд таныг одоо юу гэж боддیں۔ Тэ таны талаарх таалагдсан зүйл юу юм болоо гэдгийг хэдүүлээ үзье. За одоо хэдүүлээ. Таны талаарх дуртай зүйл нь тэ таалагддаг. Гой сайхан зүйл нь юу юм болоо тэрийг үзье. За манай 2 дугаар группийнхний үзүүлж байгаа хүн манай 2 дугаар группийнхний юунд нь дурсан юм болоо юунд нь татагдсан юм болоо тэрийг хэлж өгөөч. дахиад Ace of Wands. Wow. Ten of Cups. Wow. За яадаг ч гэсэн энэ юм байна шүү дээ. Тантай ахта мэдэрдэг мэдрэмж болно гэхээр одоо дээд шүү дээ. Гэтэ ингээд зөндөл одоо сонголттой тараа тий янз бүрийн уншлаа. Ингэж одоо хүн амьтанд ингэж актер галуу дурлсан ийм файл одоо ийм сонголтыг бол нэг хийж байгаагүй юм байна гэж болохоор тэгэхээр энэ хүн өөртөө чинь галзуу дурсан одоо таны юу ч байсан энэ хүнийг бүр ингээд огтлуулдаг одоо бүр байж ядуулдаг тэгээ таны одоо юунч бүр ингээд бүхэл зүйл гэх юм уу энэ хүн ингээд танаас авч байгаа мэдрэмж бол бүр тулсан байна тэгээ танд үнэхээр одоо дурсан тэгэд энэ нь ингээд амар зөвхөн гадна өнгө үзэмжтэй зөвхөн одоо ийм тийм юм гэж хэлэхэд айгүй хэцүү
Зүгээр л ингээл айгүй татагддаг гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгэхээр эндээс жоохон кармик юм явж иж болохоор л харагдчихээн л да. Урд насндаа таныг айгүй таньдаг байсан юм шиг энэ дээрээс ингээд Six of Cups гарч ирж байна. Одоо шив мэдрэмж өгөөд байгаа ч гэсэндээ юу гэдгийг танил дотн юм шигтэй. Хамт байхад ингээд хагц салмааргүй бүр юм. Одоо та хоёр ингээд богино хугацаанд тур уулзч байгаа бол энэ хүн бүр ингээд танаас бүр хизээч одоо салж хагцгааргүй тийм гоё мэдрэмжийг авцсан тийм байна гэж хэлэхээр байна. Тэгээ таны хувьд ер нь бол штэ тий маш их тийм эмгтээлэг өөртөө ингээд одоо соронзон мэт татж байна гэсэн зүйл бол харагдаж байна. Ямар ч тач штэ тий ингээд таны одоо энэ хүнийг ер нь юугаараа татаад байгаа юм те ингээд гэх юм бол таны зүгээр л байгаа байдал таны зүгээр л одоо бүхэл зүйл энэ хүнийг бол татж байгаа гэж бол хэлэхээр байна. Та яг энэ хүнд одоо байхгүй бүх зүйлийг нөгөөх одоо тийм потенциалтай, чадвартай яг юм дутууг нь дүүрэгдэг хүн шиг тийм мэдрэмж байна. Тэгэхээр энэ хүн айгүй олон одоо юу гэдгийг удаа хугацаанд хүнээс юу хайж исэн тэр зүйлээ танаас айгүй олж харсан байна гэж бол хэлэхээр байна. Одоо харилцаанаас халамж хайр янз бүрийн гой сайхан тогтлол ийм зүйл мэдрэхийг энэ айгүй хүсдэг энэ төрсэн бол та тэрийг өгж байгаа. Эсвэл одоо амар эмгтээлэг эмгтэн хүнтэй уулзах хүсдэг те одоо хайрлуулж халамжлуулах энэ төр хүсдэг гэсэн бол тэрийг та өгж байгаа те юу хүсэж байгаа тэр бүхнийг та өгч чадж байгаа. Одоо тийм л зүйл бол байна. Тэрнээс одоо яг тэр зүйлийг тэгж татаад ингэж татаад гэсэн юм бол байхгүй. Таны зүгээр л бүх зүйл нь хүнийг ингээд бүрэн бүтэн болгодог. Ингээд тантай байхад нэг тийм амар амгалан одоо 50 сайхан мэдрэмж төрдөг те ингээл элдв юм бодоол эргэлзээл тэнэлзээл яах вэ ийх үү алсан юм бодоол шаналаад ч юм уу те одоо тийм юм бол байхгүй. Тантай зүгээр л ингээл амар аз жаргалтай тайван хөвгчлөлтэй дураараа өөрийнхөө ийм байж чаддгаа хөнгөн жаргалтай юм гоё байж чаддаг гэж бол юу хард юм бэ. Тэгээ ингээд тантай ингээд аливаа зүйлийг одоо ярихад энэ та айгууд юм бас шулуухан шудраг юм болов уу гэж бас хард юм бэ. Одоо дүр хэсгээл худлаа арай л нүг ингээл чулуу хөөлгөөл те ингээд байдгүй энэ зан чинь айгуу дуртай гэж бол хэлэхээр байна. Одоо илүү зан талаас нь харах юм бол тэг яадаг ч гэсэн одоо та яг нэг тийм ус шиг энэ үний мэдрэмжээр бол одоо та ингээд бүх зүйл зохицож чаддаг. Тийм мэдрэмжийг энэ хүнд бол өгөөд байна. Тийм учраас танд айгуу дуртай. Одоо энэ хүнд хэцүү өдөр нь болоо гэхэд та ингээд яг нэг л зангаараа биштэй ингээд юу гэдгийг энэ үний хувьд ингээд хүнд хэцүү өдөр тохиолдвол одоо яг та яг тэр үед нь ингээд тааруулаад те яг цагаа болоод энэ хүнийг ингээ хайрлаад халамжилж чаддаг те. Ингээд нэг өдөр одоо энэ хүн ингээд зүгээр хөвгчлөлтэй, happy зүгээр л ингээд хөнгөн баймаар байхад нь та яг тэр өдөр нь одоо үүд энэ хүнтэйгээ амар гой хөнгөн хөвгчлөлтэй ингээ хөвгжилдэж чаддаг ч юм уу те. Ингээд ийм бүхнийг одоо ингэж хийж чаддаг. Бүхнийг өгч чаддаг те. Ийм хүн байна гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр таны хувьд айгу бусдыг нэлээд ойлгодог тийм хүн юм болоо да гэж бол харагдчихээн. Гэтэ бас та ингээ бусдад өгөөлэдэг. Тэгээ өөрийгөө одоо ингээ хаяад идэх хүмүүс идэв штэ тий. Бас тийм бол биш. Өөртөө бас ах юмаа бол авдгаа. Харилцан тэнцүү, харилцаа ингээ авч явж чаддаг ийм хүн байна. Яадаг ч гэсэн таны талаар бол харилцааны асуудалгүй гэж бол харахаар байна. Айгу мундаг. Одоо ийм хасын харилцаанд тий. Амжилттай дандаа амжилттай идэх ч юм уу ийм хүн. Эсвэл одоо өмнө зөндөө алдчихж байгаад одоо яг гарцсан юм уу. Тэгээ угсаа мэдээж нүзэр чинь ер нь бол ингээд бүх хийж хитэн бүрэлдэхцэндээ ингээд авьяас чадвартай хүнийг бол илэрхийлдэг штэ тий. Тэгэхээр таны үед одоо яг ингээд харилцааны үед айгу гартаа оруулсан бас бийж болно. Мадгүй энэ үнэтэй уулзаад ингээд яг таны төгсөн хүн байсан учраас одоо та хоёр ингээд гарны илж зогсоод тий. Энэ харилцаа ингээд үргэлжлүүлээд ээж бас болно. Яадаг ч гэсэн та айгу тийм чадварлаг харилцааны тал дээр тий харилцагын тал дээр л та үнэхээр одоо гартаа оруулж чадсан байна. Энэ үнийг бол өөрийнхөө хүснээрээ байлгаж чадхаар тий. Ийм хүн байна гэж хэлэхээр байна. Тийм. Энэ хүн ер нь бол
Тантай сурч хугацааны юм бол харахыг хүсэж байна. Одоо энэ дээрс ингээд Ten of Cups гарч ирж байна. За тэгэд уншлагын юм боллоо. Хэдлээ нэмэлтээр болохоор энэ хүний таны талаарх юу хэлж зүрхэлдэггүй те дотроо нууж явдаг тэр бодол одоо мэдрэмж хэлэх үг ч юм уу те тэр нь юу юм бэ гэдгийг харна. Тэгэд энэ хүний дараагийн алхам юу н тантай урт юм харж гин үү яаж хийж гин гэдгийг харж өгнө. Тэгээ харилцааны саад болон энэ харилцаанд өгөх зөвлөгөөг нь үзэж өгнө. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. Тэсэн нөө манай 3 дугаар группийн маань давтай морил та бүхэн энэ Wheel of Fortune хүзрийг сонгосон байна. За Wheel of Fortune ер нь одоо Азийн доо тий Азийн үрд гэсэн одоо утгатай тийм ээ. Одоо зөв замаар явж байгаа. За яг зөв хүнтэй уулзсан одоо тийм мэдрэмж төр аваад ижиж болно. Хэтлээ яг одоо уулзж байгаа хүнийх нь мэдрэмжийг үзэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та хоёрын хувьд одоо яг тийм хувь тавилангаар одоо учирсан юм шиг яг санаандгүй юу гэдгийг одоо учрах хэвээр яг тийм л тавилангаар учирсан юм шиг бас санагдаад ижиж болно. Одоо таны хувьд магадгүй те таны яг үзүрх сэтгэлийг чинь хөдлөсөн яг зөв цагтаа зөв газар уулзсан юм шигтэй юм гоё зөв мэдрэмж өгөөд байгаа хүнээ та үзүүлж байгаа байж болно. За одоо хэдүүлээ юу тэр хүнийг тань те угаасаа одоо таны үзүүлж байгаа хүнийтэй таны талаарх мэдрэмжийг үзнэ. За анхны сэтгэл юу ямар байсан бэ гэдгийг хэлээ үзье. За одоо уулзч буй хүнийтэй таны талаарх анхны сэтгэл ямар байсан бэлээ тэрийг харъя. За Snake гарч ирлээ. За тэгэхээр айгүй сонирхолтой те одоо энэ могой хөзөрчин юу нь бол нэг талаараа жоохон сөрөгтэй байж болно. Гэхдээ нөгөө талаараа одоо яг ийм temptation те одоо ийм гүн гүнзгий татагдал одоо догтлол могой юу нь бол ингээд ховсдтой штэ те яг тэрэн шиг таны зүгээс ингээд амар тийм өөрийг нь удаан хатгсан одоо өөртөө өрн дуудсан, догтлуулсан, дурлуулсан юм хүчтэй одоо илүү секси ч юм уу те тиймэрхүү мэдрэмж өгсөн байж болно. Яг ингээд таныг хараад маш их одоо татагдсан те гүн гүнзгий одоо таньруул амар их татагдаал таныг л айгүйх бодсон ч юм уу. Ядаж гэсэн нэлийн юм одоо sexual energy гарч ирж штэ тий. Тэгэхээр танд ухаанаа алдсан байна гэж бол хэлэхээр байна. Одоо яг нэг юм амар хүнийг одоо хөөртөж харахаас илүү те илүү одоо seduction гэдэг ч штэ тий. Бүр ингээд сонирхол нь бүр маш их өдөөгцөн байна гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр анхны сэтгэл бол нэлийн хүчтэй явж байна одоо. Юу гэмэрчээ. Кино шиг байсан мэн л гэж бол хэлэхээр байна. Одоо ингээл энэ хин бэ те. Гэт бүр маш их анхаарлын татсан гэж бол харагдчихээн. За хэдлээ одоо илүү дэлгэрүүлье. Нөгөө 3 дугаар группийн анхны сэтгэл ямар байсан бэ гэж өгч. Таажин баг юу байсан юм шүү. Вау, шууд өөртөө дурлуулсан байна. Тэгээ таныг анхаарал ерөөсөө шууд өөрийн болгомоор санагдаал те ингээл өөртөө авмаар санагдаал айгүй юм бас өмчлсөн те ингээд өөртөө байлгахыг хүссэн тийм нэрг бол гарч ирж байна. Тэгэхээр айгүй сонирхолтой ингээд та энэ хүнд дэвштэй те бүр янз бүрийн мэдрэмж өгсөн байна гэж бол харагдчихээн. Маш их тийм нууцлаг, онцгой хийм болоо гэж маш их өөртөө татсан те өрн дуудсан ч юм уу. Хийм амар онцгой нэг талтай айгүйсөө таны гадны өнгө үзмжийн татагдсан гэж бол харагдчихээн. Нөгөө талтаас ингээд та одоо маш их сэтгэлийг нь хөдөлгсөн те дурлуулсан гэсэн зүйл бол байна тий. Ер нь бол энэ хүн одоо юу гэдгийг танд маш их татагдсан хараад л шууд дурлсан ингээд энэ хүнтэй л байх юмсан те энэ хүн ингээд минийх болоос гэдэг ч юм уу те ингээд мадуу өдөө шууд анхаарал энэ хүнтэй л би баг суун эсвэл одоо энэ хүнтэй л би баг одоо үерхмээр энэ уулзмаар энэ уулздаг болмоор энэ үнтэй л ингээл хамт баймаар энэ өөртөө ингээ авмаар энэ те өөрийн болгомоор энэ гэсэн нэг тийм энерги бол гарч ирж гин. Тэгээд таныг он шууд ингээл анхаарал одоо ортостой өмнөх хүмүүсээ марцсан байна те өмнө одоо мартаж чадаагүй X-Max одоо юу гэдэг уулзчихсан хүмүүс энэ төр байсан бол анх таныг л хараад шууд ингээл та юус энэ үний үед цорын ганц хүн болсон байна гэж бол харагдчихээн. Энэ хүн тэгээд айгүй их юм дотроо одоо ургуулan бодсон байна гэж бол хэлэхээр ингээд таныг анх хараад ингээд өөртөө чинь хамт авах ямар бол те одоо өөртөө чинь уулзаж болцох ямар бол ингээд хамтдаа ингээд хайрлаж дурлах ямар бол одоо минийх болчвол
хамтдаа яах бол тээ нэг ийм амар юм догтлсон нэрэг бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн бол одоо яг ингээ боддоор юмыг одоо олж харахаас илүү те аюух ингэж дотроо таныг төсөөлж ургуулсан батсан байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Яг ч гэсэн энэ хүн танд анх бүр шууд галууд уурсан. Ийм зүйл бол аюу тодорхой харагдаж байна. Угаасаа энэ дэр ийм могоо гараад ирлээ те. Та шууд энэ хүнийг шууд товсцсон байна гэж болохоор байна. Таны одоо гоо үзэгдэл юу гэдгийг би авч байгаа байдал ч юм уу те энэ бүхэн энэ хүнийг бүр өөртөө донтуулсан байна гэж болохоор байна. Нөгөө хүчтэй мэдрэмж бол гарч ирж байна. За одоо хэдүүлээ таныг юу гэж боддгийм бэ гэдгийг үзье. Одоо юу ямар болсон болоо те тэр нь бас сонирхолтой. За одоо манай 1-р групп 3-р группийнхны үзүүлж байгаа хүн одоо юу гэж боддгийм бэ? За. За энэ үзэр маань гараад ирлээ. За одоо юу гэж боддгийм бэ гэх юм бол ингээд тантай юу нь бол харилцаатай байгаа те дөнгөж бас уулзаж муулзаад эсвэл одоо холбоо харилцаатай уулзаж барьдаг бичдэг энэ төр болчиход байгаа юм уу? Тиймэрхүү юм бол харагдаж байна. Тэгээ таны юу нэг айгүй үзэсгэлэнтэй хөөхөн гэж бол хараад байна. Одоо амар сэтгэл татам тийм үү? Тийм гэж бол хард юм байна. Одоо бол за илүү тодруулчих. Cloud. За тэгээд юу нь бол энэ дээр бас юм байна л да. Тантай жоохон аливаа нэг зүйл нь тодорхой бол биш байна. Тэгээд та хоёр маань ингээд дүнгиж уулзаж эхэлж байгаа мó эсвэл хин нэг нэгэндээ одоо бүрэн бүтэн сэтгэлээ ил гаргаж хэлж амжаагүй байгаа. Иймэрхүү нэрг бол гарч ирж байна. Энэ үний зүгээс ингээд маш их таталцал байгаа ч гэсэндээ яг бас энэ харилцаа нэлээ ойлгомжгүй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Яг одоогийн нэр нь. За илүү тодруулчих. За таны үзүүлж буй хүн одоо ер нь таныг юу гэж боддог юм бэ гэдэг нь үзье. За манай 3-р группийнхны үзүүлж байгаа хүн нь одоо уулзж байгаа хүн нь таныг одоо юу гэж боддог юм бэ? Вау. Queen of Cups. За энэ дээр болохоор айгүй сонирхолтой юм орж ирж байна. Та хоёрын ер нь бол үзэл бодол маш их таардаг юм байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Магадгүй одоо илүү уламжлалт одоо гэр бүл болох ч юм уу те одоо санаа бодол шин шүтлэг инээ тэрэ одоо хорог үзэх үзэл интернет нь айгүй их зохицдгоо одоо нийцтэй байдаг гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн юу нь бол таныг өөртөө ижил тэнцүү гэж бол хард юм байна тий яг одоо өөрийнх нь найз шиг юм шиг тэгж бол хартгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Та яг энэ хүндээ нэлээм дотны хүн налсан байна тий одоо хайр сэтгэлийн хувьд ч хайр сэтгэл байгаа юу байгаа. Тэгэд нэмээд нэг юм нэг аягуулсан ойлгодог гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо ингээд хүн ингээл нэг нэгэндээ хайртай хичээд одоо яг өөрийг нь дэмжидэггүй ойлгодгүй хүн байдаг штэ тий. Тэгэхээр энэ хүний хувьд бол тийм хүн гэж бол харагдахгүй байна. Та яг энэ хүндээ бүх талаар нь одоо нийцдэг одоо найз шиг нь байх үедээ байдаг. Одоо хайртай хүн шиг нь байх үедээ байдаг. Энэ хүнийхээ яг ийм маш сайн одоо ярилцдаг, ойлгодог ийм хүн нэ гэж бол харагдаж байна. Тэгээ энэ хүн ингээд тантай байхдаа айгүйх хайрлагдсан, тэгээ ойлгогдсон тийм мэдрэмж авдаг. Одоо халамжлуулсан ч юм уу те. Танаас айгүй тийм гоё сайн сайхан одоо сэтгэлийг сайн сайхан одоо өөрийг нь ойлгох тэр итгэлийг үү гэдгийг сэтгэлийг энэ бүхнийг айгуусаа авч чадгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Энэ хүн ингээд одоо юм ойлгомжгүй хэцүү үед нь та үргэлжл одоо дэргэд нь ингээд байж идэг тийм мэдрэмж та өгөөд байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Яг ингээд амар одоо удаан хугацаанд энэ төр уулзаагүй те ингээд төрхөн хугацаанд уулзж байгаа энэ төр хүмүүс байх юм бол энэ хоёр нь бол таны яг одоо жинхэнэ тэр дотоод сэтгэл үнэн мөн чанарыг чинь айгуу сайн харсан таньсан байна гэж бол хэлэхээр энэ одоо өөр хүнтэй энэ төр харьцаж байгаа тэр байдлыг чинь ч гэсэн хараад одоо айгуу сайн таныг олж таньсан байна гэж бол хэлэхээр таны хувьд айгуу тийм зөөлөн эмгтээлэг одоо эмпати өндөртэй те бусдыг ойлгох чадвар, хайрлах чадвар, энерги чадвар, халамжлах
халамж хайр гэдэг зүйл айгүй өндөртэй хүн байна гэж бол хэлэхээр байна. Тэгээ тийм учраас энэ хүн ингээд тантай айгүй нээлттэй байгаад хүссэн зүйлээ яриад өөрийгөө ойлгуулад ингээд байхад амар гоё идэг. Одоо яг ийм хизээч одоо та шүүмжлээд ийм тийм байна гэж хэлдэггүй байж болохоор энэ үнийх аль хувьд бол та айгүй сайн өөрийгөө ойлгодог гэсэн зүйл бол гарч ирж байна. Илүү та хоёрын хувьд бас юу байна? Сонирхол үзэл бодол ийм зүйл маш их нийттэй байна гэж бол хэлэхээр байна. Одоо магадгүй энэ үний хувьд айгүй их тэгж өөрийгөө одоо хайр сэтгэлийн байдалд одоо илэрхийлэхдээ илүү бие физиологи гэхээс илүү бас айгүй ярилцах туртай хүн байж болно те, ухаантай хүнд татагддаг. Одоо тийм хүн байж болно те, илүү одоо хүний оюун санаа ухаан юунд туртай яадаг идэг тийм зүйлд айгүй их татагддаг хүн байж болно те. Зарим хүмүүс аль илүү нь аль бие физиологийн хэрэгцээ илүү чухал гэдэг, заримд нь бол ингээд хүнийг одоо хүнтэй ойлголцох зүйл айгүй чухал гэдэг. Тэ өөрийгөө ойлгуулах, өөрөө ойлгох, бусдад ингээд мэдрэмжээ хуваалцахтай иймэрхүү хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ үний хувьд бол тантай байхдаа тэр өөрийгөө ингэж ойлгогдож байгаа мэдрэмжийг айгүйсан авдаг. Ингээд одоо энэ хүнд хэцүү зүйл тохиолдсон байлаа гэж бодоод та үргэлж энэ хүний одоо дэрэгтэн байж төрч тулдаг, одоо гунигтай, шаналтай, зовлонтой энэ бүх үеүүдэд та үргэлж одоо сэтгэлээ зориулаад одоо халуун дулаан байдгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр айгүй хөөрхөн та хоёр илүү юм нэг суур одоо бейс нь болохоор найзын төвшөнд байна гэж бол хэлэхээр байна. Одоо илүү soulmate юм шигтэй тийж бол харагдаад байна одоо. Энийг маш сайн ойлгодог, мэдэрдэг. Тэгээд энэ дээр бас угаасаа Wheel of Fortune гарч ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр би бол энд ийм хөөрхөн зүрхмөрх байгаа. Тэгэхээр та хоёр ингээд нэг нэгнийхээ зөв цагтаа очирсан зөв хүмүүс нь юм болоо да гэж бол харж байна. Магадгүй энэ харилцаа чинь одоо заавал бүрэн юу гэдэг урт хугацааны одоо хайр дурлалын харилцаа болохгүй байлаа ч гэсэндээ та хоёрт ийм суур үндсэн нь болохоор яг ийм найзын нэг ойлгосон айгу гүн гүнзгий тийм сэтгэл тийм гоё зүйл дээр айгу суурилсан харилцаа байна гэж бол харж байна. Одоо салаад явлаа ч гэсэндээ та хоёр хизээж нэгэндээ муу санахгүй те, нэгэндээ муухай юм бодохгүй ийм гоё тийм нөхөрлөлч юм шиг тийж бол харагдаж байна. Нэгийг маш сайн ойлгодог харилцаа байна гэж бол энэ хүн чинь хард юм байна. Тэгээ таны ийм нэг зөөлөн байдал өөрийг нь ойлгодог байдал энэ хүнд үнэхээр одоо сэтгэл татам гоё одоо тухтай хамгаалагдсан юм шиг ийм мэдрэмжийг өгдгөө гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо өөр хүн ойлгохгүй зүйлээ энэ төр танд айгүй их ирж ярьж хэлдэгтэй одоо бичдэг ч юм уу ийм байх боломжтой. Энэ хүн таныг айгүй сайн өөрийг нь ойлгодог, мэдэрдэг гэж бол харт юм байна айгүй хөөрхөн. Яг одоогийн нэр бол танд айгүй сайн байгаа тий. Таныг айгүй хайрлаж байгаа. Тэгээд энэ хайр нь штэ тий. Нэг талдаа айгүй юм дотн хайр байгаа байхгүй одоо юу гэдгийг зөвхөн ингээ тантай одоо би махад үед гоё байлаа ч гэсэндээ нөгөө талдаа ингээ таныг нэг тийм хүндэлж хайрлах гэх юм уу? Одоо хайр дотроо айгүй юм таныг хамгаалж те өөрийг нь ойлгодог учраас найз шигээ бас их хайрладаг юм болов уу гэж бол харагдаж байна. Айгүй хүндэлдэг юм шиг тийм юм. Тэгэхээр бид нар ингээд найзтай айгүй өөр байдаг штэ. Найз болон хайрын холбоо жоохон өөр өдөө штэ. Тэгэхэд энэ хүн бол танаас найзын холбоо мэдэрч байна, хайрын холбоо мэдэрч байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Айгүй сонирхолтой. За одоо хэдүүлээ илүү дэлгэрүүлээ. Таны өрн энэ хүнийг татдаг тэр одоо дур булаам чанарч юу юм бэ гэдгийг харъя. За манай 3 дугаар группийнхний одоо уулзж байгаа хүнийх нь 3 дугаар группийнхний талаар хамгийн их таалагддаг зүйл нь юу юм бэ? Хамгийн их таалагддаг зүйл. Тийм байна. Угаасаа ингээд та хизээч юу энэ хүнийг тэгтлээ шүүмжилдэхгүй гэж бол хэлэхээр байна. Вау. Judgment. За тэгэхээр штэ энэ хүн ер нь бол тантай ингээд хамт байхад ярилцахад ойлголцоход одоо бүр хамтдаа энэ төр та хоёр ажил мэжил энэ төр хийдэг бол хамтдаа ажиллахад ч юм уу те энэ бүх зүйл амар тавтай тухтай байдаг. Ингээд та өрөөсөө энэ хүний штэ те бүхэл зүйлийн агуулсан ойлгодог нэг ингээд
сайн ойлгодог хүмүүс бол байна гэж бол хэлэхээр байна. Одоо нэгнийхээ айгу арыг даадаг юм шиг. Та хоёр тэгэхээр нэг тийм айгу найзууд юм шиг мөртлөө хайрын холбоотой юм шиг надад бол тэгж уншигдаад байна. Тэгээ энэ хүн байж тээ таны одоо эхлэх гээд байгаа санааг чинь шууд баг хараад л мэдчихдэг ч юм уу тийм ч юм шиг. Тэгж бол харагдаж байна. Одоо та яг юу мэдэрч байгаа энэ миний чинь аль хэдийн одоо олоод мэдэд уншсан. Тэгээ таны талаарх ингээд бүх мэдрэмжийг чинь аль хэдийн мэдсэн. Ингээд зөвлөд өгдөг юм шиг юм харилцаа байна гэж бол хэлэхээр байна. Тэгээд таны хувьд ч тэ маш ухаантай мэдрэг миний л харж байгаагаар бол нэлийн юм эмпати буюу одоо хүний нэрийг бусдын одоо сэтгэл хөдлөл энтрийг аягүй сайн мэдэрдэг ийм хүмүүс юм болоо да гэж бол би бол таныг бол харахаар байна та нарыг. Тэгэхээр энэ дээр энэ хүн юу нь бол таныг маш их ухаантай учраас өөрт нь аягүй сэтгэл гаргадаг учраас тэрэнд нь маш их дуртай. Та тэгээд ингээд одоо ойлгомжгүй байгаад тэ энэ үнийг эргэлзүүлээд хизээж байдгүй шууд чулуухан хийх юм а хэлцдэг. Өөртөө тэ маш их одоо тохирдгоо гэсэн зүйл бол харагдаж байна. Та яг энэ хүнтэй ингээд ийм нэг хүн шиг байдаг гэсэн зүйл. Тэр нь айгуу татагддаг юм байна. За тэгэд илүү өөр юунд нь дуртай гэдгийг харъя. За өөр таны юунд дуртай юм болоо? Ямар хөөрхөн юм бэ? Энд дээр угаасаа нохой гарч ирж штэ. Тэгээ энэ дээр угаасаа нөхөрлөлтэй үнж байдал ингээд бусдыг ингээ ойлгож чаддаг, бусдад тусалдаг ийм гоё сэтгэлийг чинь бол үнэхээр одоо биширдэг юм байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр штэ та энэ үнийхээ хувьд бол үнэхээр одоо дотны нөхөр, хайр ийм хүн байна гэж бол хэлэхээр байна. Илүү одоо гүнзгийрч амжаагүй дөнгөж өнтер уулзаад те найзын төвшин өнтер яваад байгаа бол энэ хүн таны яг өөрийн гэсэн одоо үнэн сэтгэлтэй одоо өөрт нь айгуу гоё юм өөрт нь ч бай, бусдад ч бай маш юм үнэн сэтгэлээсээ ханддаг ийм хөөрхөн зөөлөн бусдыг ойлгодог тусалдаг ийм зангач нь бол үнэхээр одоо хайрлалт юм байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Ийм хөөрхөн тохоо гарч ирлээ те. Тэгэхээр би бол та хоёрыг үнэхээр одоо сүүл мэйтүүд байна гэж бол хэлэхээр энэ одоо угаасаа хэлсэндээ илүү дайр сэтгэлийн төвшөнд явах ч бай, явахгүй ч бай. Та хоёрын энэ харилцааны утга учир бол маш их эерэг би биендээ туслах гэж, хоёр биенээ дэмжих гэж, хоёр биендээ одоо сайн сайхан зүйлийг авчрах гэж учирсан хүмүүс байна гэж бол хэлэхээр. Тэгээд энэ дээр угаасаа Wheel of Fortune дээр Justice гэдэг та хоёр одоо айгүй тийм эерэг сайн үйл үүрээр учирцгаасан хүмүүс байна гэж бол хэлэхээр. Тэгээд аль ч тийшээгээ одоо энэ учралчин те энэ уулзж байгаа тохиолчин хашаач хэрэглээ гэсэн та хоёр одоо нэг нэгэндээ айгүй тийм эерэг зүйлийг авчрах гэж уулзж учирсан байна те. Гарах үр дагавар одоо энэ уулзалтаас энэ одоо харилцаанаас гарах үр дагавар маш эерэг. Одоо хизээч ингээ танд одоо буруу зүйл нь хүн чинь хийхгүй, та ч гэсэн энэ хүн хийхгүй те, үзүүлэхгүй, мэдрүүлэхгүй. Одоо бүхэл энэ янз бүрийн зүйл тохиолдлоо гэж ботход энэ болгон та хоёрын одоо тусын тулд сайн сайхны чинь одоо сайн сайхан үр дагавар авчрахаар ийм учрал байна гэж үл хэлэхээр байна. Илүү сөүлмэйтүүд юу нь миний харж байгаач гэх юм уу одоо уншиж судалснаар л тийм байдаг юм шиг санагцсан. Одоо нэг илүү сайн сайхан байхад нь туслахтай ойлгох, хүч дэм өгөх, ингээ хамтдаа ингээд одоо ганцаардахгүй байхад нь туслах ч юм уу те ингээд хүнд хэцүү зүйлд нь дэм болж өгөх энэ төр гээд илүү юм гоё сайхан сэтгэлийн үрээр учирсан те учирсан тийм гоё хувь тавилангаар одоо нэгнийгээ олж уулзсан ийм гоё хүмүүс гэм болов учирлаад юм болов гэж боддог. Тэгээд ч гэсэн энэ уншлагаас бол айгүй гоё тийм эерэг энерги бол гарч ийн те та хоёрын холбоо бол маш тийм эерэг байна. Угаасаа энэ Wheel of Fortune-ыг сонгосон гэдээ анханасаа хэлсэн те. Айгүй сайн тийм сайн сайхан учирлаар учирцгаасан хүмүүс байна гэж хэлэхээр байна. За одоо хэдүүлээ нэмэлтээр болохоор энэ хүний таны талаарх нууц бодол нь юу юм те танд хийл зөрхөлдөггүй дотроо нуудаг зүйл юу байгаа юм болоо гэдгийг үзэн. Тэгээд энэ хүний дараагийн алхам юу юм бэ те та илүү одоо энэ үнтэйгээ хайрцаглалээр гүнзгийрээ антер гэж бодож байгаа л те энэ үний чинь дараагийн алхам тань руу их алхам юу ах юм болоо гэдгийг үзэн. Тэгээд харилцааны саад юу вэ?
Тэгээ энэ харилцаанд нөх зөвлөгөөг нь харж өгнө. Баярлалаа.